Ийхүү цэнхэр ус цэрэг мөнгөний шашны урсгалын муу муухайг дэлхийн таниулахаар тэмцэнэ гэдгээ зарласан бол нөгөө талд мөнгөний шашны томоохон төлөөлөгч гэгдээд байгаа. Боловсролын яамны стратеги бодлого төлөвлөлтийн хилцээний дарга Насан Баярч мөн албан тушаалаа өргөдөл өгөн хүлээлгэн өгч хууль хяналтын байгууллага, тагнуулын байгууллага гээд шаш шатны байгууллагад хандан эрхээ хамгаалан нэр төрөө сэргийлгэн тэмцэнэ гэдгээ илэрхийллээ. Мөн тэрээр цэнхэр ус цэрэг сонгуультай холбоотойгоор түүний нэр төрд халдан удаа дараа мэдээлэл засаж байгаа хэлсэн. Түүнчлэн өөрийгөө мөнгөний шашинтай огтхонч холбоогүй мөн төрийн бус байгууллагад ажиллаж байсан үнэн харин өөрөө тэрийг хизээж мөнгөний шашин гэж хэлэхгүй гэдгээч мөн хэлээд авсан. Тийм учраас энэ зүйл дээр бол би үнэхээр нэгдүгürt бол хариуцлагатай хэлэх зүйл бол Монгол улсын боловсролын салбарт ямар нэгэн шашны нөлөө ороогүй гэдгийг бол хариуцлагатайгаар албан ёсоор мэдэгдэж байгаа. Хоёрдугаарт бол Монгол улсын боловсролын салбарт шууд холбоотой хамаатай хүмүүс нь бол 1 сая хүн бий. Энэ 1 сая хүн нэг саяулаа дээр нь түүнтэй холбогдох эцэг эхчүүд гэдэг нь яваад үзэх юм бол бүгд гэрчин байж байгаа. Манай цэцэрлэгийн багш нар, сургуулийн багш нарын өдөр тутам зааж байгаа хичээл, хүүхдтэйгээ хамтдаа хийж байгаа үйл ажиллагаа бүгдээрээ бодиттой, үйл явдалтай ямар нэгэн шашин нөлөө ороогүй гэдг нь өөрөө бодтороо гэрчлэгдэнэ гэж би маш тодорхой хэлмээр байна. Би бүх ярилцлага, бүх хөрөнгө мэдээллийн байгууллага хандаж хэлсэн үгэндээ төрийн бус байгууллагт бол байсан. Тэр үжил онолтой сургаал номлыг бол судалж байсан. Дээр нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаас удирдах байсан гэдэг маш олон удаа хэлж ирсэн. Тэгэхээр энийг одоо нэг удаа ярихдаа нэг өөр юм ярьсан ч гэдэг юм уу ийм байдлаар ярьж байгаа нь энэ бол үнэн бодиттой байдалтай бол нийцэхгүй байна. Гэвч тэрээр өөрөө нэгэн төрийн бус байгууллага гэж байгаа ч өөрөө тэр байгууллагын тэргүүн байх та хүмүүсийн хүсвэл гэрэл зургаа солилцсон гэрэлж болно гэдгийг хэлж байсан баримтанч олон нийтийн сүлжээгээр илтгэд болсон. Мөн түүний мөнийхний цугралд уулзалт зөвлөгөөнгээд оролцсон гэрэл зургуудад атуулсан зургууд нь хаа сайгүй гарч ирсэн гэж хэлж болно. Гэвч тэрээр энэ бүхнийг эрс үгүйсгэн би буддын шашинтай лам багштай гэж хэлж байгаач өнөөдөр түүний үгэнд итгэх хүн тун цөөхөн байгаа гэдг нь харагдаж байгаа юм а. Тагнуул ерхий газар эргүүн цагдаагийн газар дээр нь энэ шүүхэд хандаж байгаа энэ бүх процесс донд би ажлаасаа чөлөөлөгт өргөдлөө өгөө тэмцэнэ. Би хүний эрхийн төлөө бүх зүйлийн төлөө тэмцэнэ. Энэ мэтчлэн чимээгүй байсан нийгэм чимээ өгч мөний шашны талаар ам хураагүй ярьж эхэлж байгаа энэ үед энэ шашин болоод энэхүү шашны зан үйлийн талаар бид хангалттай ойлголт авч чадсан эсэх нь эргэлзээтэй юм а. Харин хэн юу хэлэх нь хэн арай илүү үнэнд ойр зүйл ярьж вэ гэдэг нь чухал юм. Мөн Насан Баяр хатагтай хэлж байгаагаар мөний шашин Монголд орж ирээд хоёр хуваагдсан. Мөн нэг хэсэг нь их тайвны байгууллага нөгөө хэсэг нь шашны урсгалаараа явсан бол өнөөдөр төрийн бус байгууллагыг торлохож явсан тэр өөрөө их тайвны урсгалыг нь дагнсан болж таарч байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.